Зээ уцгаан тэгэхээр дараагийн дугаар маань ороход бэлэн болсон байна. Бичлэг эхлэхээс өмнө тэгээ дардаг зүйлүүдэд дараад комент бичдгээрээ бичээд. Тэгээ нэг олон юм арилгүй шууд гол бичлэг рүү орцгоё. Өмнөх парт дээр манай Гонжо чөтгөрийн хаантай тулалдгаар болоод тэгээд дуусдаг. Үүнээсээ шууд үзэгдээ солигдоод та өглөө. Та чадварын шидэглийг хүртэж байна. Таны алсан нэгний зовлон ахин үүсгэж байна гэсэн нэг тийм бичиг гарсаар байгаад бүгдийг нь шатаа. Шулмын үрэх шатаа. Өршөөл үзүүлж болохгүй гэд баахан хүмүүсийн хоолой гарсан. Тэгээ энэ нь юу вэ гэхлээр Эстер буюу чөтгөрийн хааны зовлон ахин үүсгэж байгаа юм байхгүй юу? Тэгээ энэнд нь манай улаана Гонжо хүрээд ирчихсэн байж таардаг. Эстер тэр дундан зогссон. Яагаад хүмүүс нэг шатааж байгаа юм? Адилхан хүмүүс биш яагаад гэл. Ерөн л нэг хөрхийн амтэн шокийн байдалтай байгаа байж идэг. Тэгсэн тэр цаана нь энэ бол хааны тушаал. Агуу дурныхан хамбын тушаалаар гигантний дүр тоглож байгаа буруу номтуудыг гисгэж нэрээ тариагаал. Бүхэл хүмүүсийг шатааж алсаар байдаг. Үзэгдэл солигдоход хэдийн өглөө болсон байх бөгөөд Эстер тэр дунд нь алхнаа. Тэгээ чаавс өмнө нь Эстерийг таагаж байсан хүмүүсийн хамаг л дурсамж нь орж ирээд. Хардаа гигэнтэй. Энэ миний анхны түүсэн хэлэм. Та амсаад үзтээ. Би ахиж гүйч чадахгүй гэж бодож байсан. Энэ бүхэн таны л ач гигэнтэй. Энэ дурсамжууд нь бодлоос нь нэг л гарч явахгүйгээр Эстер газар сөхөрснөө бүр газараас шороо аваад идчихийдэг. Тэгсэн энэ шороогоо аваа идж байсан чинь өөрийнх нь биеэр нь хар элс гэх юм уу? Энэ өтгөн хар зүйл бүргэж аваад би та нарыг өрөвдөж байна. Та нар уг энэ хороо дээр адилхан хүмүүс л болтөрсөн. Та нар ч бас хүн болж төрсөн та нарын амьдралын гоо үцэглэл мэднэ. Хүн болж төрсөн та нар гашуудлыг мэднэ. Гэтэл ямар ч эргэлзээгүйгээр адил хүмүүсийг араатан гэж хэлж чадж байна. Хэрвээ миний хүүхдүүд араатан юм бол та нар ч ихсэн хүн биш. Ерөн тэгээ чаавас Эстер маань та нар миний хүүхдүүдийг алсан юм чинь та нар өөрсдийгөө хүн гэж хэлэх гээд байна өө гэдэл хүмүүсийг хараасан байж таардаг. Үүнийг нь манай Гонжо улаана хоёр хараад байж байсан тодорхой. Тэгээ хараа байж байхад нь зовлонг нь бүтээж дууслаа. Байны оюун санаа бүрэн бүтэн үлдээ. Шийтгэл дууслаа гэд үзэгдэл эргээд нөгөө Гонжо болон чөтгөрийн хаан хоёрыг тулаан дээр шилжнэ. Улаана ардаас нь толгоон сул байна. Толгоорон дээр. Наадах чи улам жижигхэн болчихлоо. Маш бага слайм үлдлээ. Гэт ямар таа чин чөтгөрийн хааныг бол нэр хольж хутхан дөө. Нэр хольж худгаж идэг юм дөө. Тэгсэн нөгөө Эстер чинь үгүй ингэж биш. Миний хүүхдүүдийн үсэн ядалт орилон чам шиг нэг мөн гадны хүнээс болоод тэдний ямаа нүсхонзон ингээд арилчихгүй гэсэн чинь Гонжо алчихгүйгээр чи 20 дугаар дагуур руу ухаар. Тэр чиний эцсийн зогсоол байх бол. Чөтгөрийн хаан үүнийг нь харснаа. Хараалт идгийснэ 20 дугаар давхар руу угарчдаг. Чөтгөрийн хааны ухралтыг баталгаажууллаа. Цаг хугацаа дахин өөрчлөгдөө гэсний дараа 19 дугаар давхар нь дөрмийн дагуу урдын гişгээ сайхан болж хувирнаа. Гонжо өргөжлүүлээд би чөтгөрийн хаантай өөрөө тооцоогоо дуусгамаар байгаа болохоор тоо хоёр эндээсээ буцаа. Би 20 дугаар давхар руу ганцаараа явмаар байна гэсэн чинь харж улан бол тийм ээ. Надад бол ямар ч асуудал байхгүй. Элдэд гигэнтэн ч гэсэн тийм ээ. Надад ч гэсэн асуудал байхгүй. Ихтэй чи 20 дугаар давхрыг цэвэрлэж дуусчаад надтай эргээд уулзаарай гэснээр Гонжо ямар тач ингээд 20 дугаар давхар руу ганцаараа орж байгаа юм. Давхар руу ороод харахад чөтгөрийн хаан хөөрхийн амт нь тэнд нь бүр нэг хадсан амьсан зогсож идэг. Цамхаг хэлэхдээ энд ганцхан үхлийн хаан л байна. Таныг аз авих болтугай. 11-ээс 19 дугаар давхрын бүх шагналыг тооцоолж байна. Тооцоолж дууслаа. Та хэдүүрээ сандживал 11-ээс 19 дугаар давхрын бүхий шагналыг 20 дугаар давхарт нь гарах юм бол ингээд бэлэг болгож өгнө гэсэн шүү дээ. Тэгээд тэр нь өгч байгаа нь. За тэгээ илүү тодорхой байх үүднээс ер нь би та нарт чадруудыг нь ер нь гоё ихнээс нь гоё тайлбарлаад явнаа. Үхлийн хааны эрх мэдлийг тохируулж байна гэснээр танд архаатын эрх мэдлийг өгч байна. Яг нь архаат гэдэг нь би сайн мэдэхгүй л гэхдээ яг юу гэдэг нь цаашдаа илүү тодорхой болчих болохоор зүгээр хайчи. Дараагийн чадвар нь болохоор та өөрийн эзэмшиж байгаа чадруудаас X зэрэглийн чадвараас бусдыг нь өгөх эрх мэдэлтэй болно гэсэн чадвар байдаг. Яг энэ чадвар нь болохоор нөгөө гөөвөл дуудах гэж чадвар байдаг шүү дээ. Тэгээ нөгөө дуудсан гөөвлийнхөө чадварыг нь буцааж өгөх тийм чадвар байхгүй юу? За тэгэл ойлгочих. За юу. Гонжо болохоор энэ сонголтуудыг надад үлчиж байгаа юм бах та. Би цамхгийг яагаад дүүстэйг мэдэхгүй. Хэн бүтээс нэгч мэдэхгүй. Эсвэл яагаад өөр ертөнцийн амьд биетүүдээр дүүрэн байдгийг ч мэдэхгүй. Гэхдээ одоо би цамхаг гэж яг юу болох талаар өчүүхэн ч гэсэн ойлголттой болсон. Бидний сонголтыг харж байдаг оршихуй бас миний сонголтуудыг ч санаж байдаг. Оршихуй.
Энэ бол чиний сүүлийн үзэгдэл чөтгөрийн хаана гэснэ. Шууд л Гонжо чөтгөрийн хаан хоёрын тулаа хэлнэ. Цамхаг болохоор дээрэс нь боссын үеийг үүсгэж байна. Харин чөтгөрийн хаан болоо би чамайг хизээч өршөөхгүй. Оюун бодолтой би тэрийн хүнс нурмыг үнэхээр тоцоонж байна. Тэр галыг, тэр хорон мөс санааг би яаж мартах вүлээ гэснээ өөрөө эргэлүүд манай Гонжо руу дайрнаа. Чаавас тэгээ юу болох вэ? Гонжо хэлэхдээ чи санаж байна уу? 12 дугаар давхурд чи чөтгөрийн хаан байсан. Харин би баатар байсан. Чи дээрч би хамгаалдаг байлаа. Гэтэл одоо бидний байр суурь өөрчлөгдсөн. Чи над руу ингэж их дайрлаа гэд. Энэ их зүйлийг хэллээ гэд. Энэ бүгд чинь ямар ч утгагүй зүйл гэж хэлснээр Гонжо чөтгөрийн хаан руу дайрах бүрд цамхгаас намрын борооны чөтгөрийн хааны оршихуй бүдүрлээ гэсэн бичиг гарсаар багаад чөтгөрийн хааны гадуур нь бүрхэж байсан нөгөө хар ислам чинь алга болсноо. Дундаас нь манай Эстер гараад ирнэ. Одоо манай чашийн зүгээр л одоо Эстер гараад ирж байгаа юм. Тэгснээ бас болоогүй. Үгүй. Ийм байх ёсгүй. Цамхаг минь битгий ингээчтэй. Битгий ингээч гэж. Одоо мэдхгүй одоо энэ хар исламда дуртай байсан юм уу тэр хүчнэд дуртай байсан уу мэдхгүй одоо яг за мэдхгүй заавчлаар за мэдхгүй. Тэгснээ Гонжо бүр. За чи одоо хангалттай сул дорой боллоо гэснээ нөгөө Эстрийн ардаас алхаад идэг бүр нэг тийм аимшигын киноны сцен шиг. Нөгөө Эстер чинь бүр хөрх юмтай сонин царайлцсан. Миний хүүхдүүдэд хийсэн бүхний дараа хин чамд ийм зүйл хийх эрхийг өгсөн гэсэн чинь чиний хэлснээр бол би өөр ертөнцийн гадны хүн. Гэхдээ би чамайг ойлгож байна. Хагас хүмүүсийн нэгдэл, сүм, хаант тус, эзэнт гүрэнгээд бүгд л танаа тосхоныг юу юугүй дайран устгасан. Гэхдээ энэ бүхэн чинь надад өрөөсөө хамаагүй. Учир нь би гадны хүн. Чамд намайг буруутгах ямар ч эрх байхгүй. Мөн зогсоох хүчиж байхгүй. Эстер хөөргөө сонин царилцсан. Би юу ч хийгээгүй штэ. Би сул дорой хүмүүсийг л эмчээсэн. Чи ямар ч буруу зүйл хийгээгүй гэж юу? Эстер. Миний мэдэрч байгаа зүйлийг чи мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. Чи аавыгаа дуудаж тусламж гуйн ирсэн. Гэтэл чи түүнэдлээ юу хийсэн? Тэгээд ч болоогүй. Чамаар эмчүүлэх гэсэн жаахан хүүхдүүдийг чи зүгээр л залгиснаа. Өөрийгөө аврагч хэмээн бахархсан. Чи өөрт чинь итгэсэн хүмүүсийн итгэлийг алдсан. Чиний над гадаа төрөх чинь чиний үнэн төрөх биш гэдгийг чи нуусан. Наад төрхөө чи жаахан байхдаа өөрийн болгосон бицтэй. Үгүй. Би яг үнэндээ тэр үед ямар ч өөрөнгөсөн оюун ухамсаргүй байсан. Би одоогийнх шиг ухамсартай байсан бол Эстер хизээш гимтэх байсан. Тэгвэл наадах чинь хүмүүстэй адилхан биш шүү. Танаа тосхоныг устгасан хүмүүс чамтай яг л адилхан зүйл хийсэн. Чамайг тэд ангаагч гэдгийг мдээгүй те маш адилхан зүйл наа чин болоод байна. Би боловсрал сайн эзэмшээгүй ч гэсэн би нэг талыг барьсан шударгасыг баримталдаг. Тэр бол үүлийн үр. Тиймээс би чамд адилхан зүйл хийнэ гэсний цамхаг тандаад би хүссэн чадвараа өөрчилж болно гэсэн байхаа. Тэгснээ нөгөө гөөвөл дуудах гээд эс зэрэглэлийн чадвараа гаргаад ирдэг. Эстрийн өөрийнхөө чадраар өөрийг нь залгиад нулимнаа гэж хэлсэн чинь Эстер шууд Гонжо руу дайрахыг оролдоноо. Игтэй тэр зогсож байгаа хөлийн хөдөлгөөн, савж байгаа савлтанд хүртэл өөртөө итгэлгүй энэ сул дорой гэдэг нь илт мэдэгдэн. Үүнийг нь Гонжо болон улаанаа анзарчаад амархан гэгчин түүний сэлмийг нь муг цохиод яг алдгийн даван дээр гинт дулаанаад дундуур норж ирснэ. Чиний над хийж байгаа зүйл чинь зүгээр л таамаагүй ч болно. Юу нь таамаагүй гэсэн чинь тэр зүгээр л энгийн нэг ТБТ байж болох юм. ТБТ дээр гөөвл дуудах чадвар ажиллана гэж бодож байна. За энэ ТБТ гэдэг байгаа нь болохоор одоо энэ цамхгийн биш орсхуу гэж одоо хэлж болно. Тэр нь бол хүнч биш гэх юм уу? Одоо ямар тач бот гэж юу нь бол нэг үгээр ойлгож болно заяа. Тэгээ улааныг хэлэх гээд байгаа санаа нь болохоор чи наад хүнийг алж болохгүй. Яг хуу алж болохгүй ч гээгүү зүгээр алсан ч гэсэн Эстрийн чадварыг чи авч чадахгүй шүү дээ. Ер нь бол нэг тийм сүртэй хохирол учруулж чадахгүй гэж одоо хэлэх гээд байгаа юм. Тэгсэн чинь Гонжо шууд цамхгаас одоо ингээ саяын хэлээд байсан нөгөө ТБТ-гээс би ингээ хүчийг нь авч болох уу гэсэн чинь цамхаг Үхлийн хааны асуултыг албан ёсны зөвлөгөөний сэдэв хүлээн зөвшөөрлөө. Гэснээр цамхаг бүх амьдралын 6 багнаас санал хураалт хүсэл тавилаа гэж авсан. Гонжо нүдэнэхэд карта сонгоно уу гэдэг нэг харанхуй ертөнцид хүрээд ирсэн байдаг. Тэгсэн нөгөө 6 багнууд нь эхнээсээ гарнаа. 1-р баг нь тим, 5-р баг нь тим гэдэг ер нь бүх багнууд нь нэг бичиг гарч ирээд тэгээ энэ багнуудаас нь бүр айхтар тим хүчрхэг аавраа гэх юм уу хүч мэдрэгддэг. Гонжо үүнийг нь маш сайн мэдэрнэ. Тэгснээ цамхаг төрөний ярьсан Үхлийн бурхны асуудлыг одоо энэ 6 хилэлцэх юм байх. Тэ.
Тэгээ яах нь энэ 6 багнаа нь одоо Гонжоог ямар ч ойлгохгүй хэлээр хоорондоо яриад байдаг. Уг нь цамхаг болохоор ямар ч хэлээр ярьсан нэг нэгнтэйгээ ойлголцох. Ер нь бол нэг тийм Google Translate чиг орчуулж өгдөг журамтай юм байх. Тэгэхээр энэ 6 цамхаг гэдэг байгаа нь болохоор цамхагийн оршихуй биш болж таарна. Тэгээ нэг ер нь ясны одоо миний хэлээддэг нөгөө ТБД чинь аахгүй юу? Тэд бол намрын борооны чөтгөрийн хаантай харьцуулшгүй оршихонууд. Бас тэ цамхгийн бүтээс нөхдүүд ч байж магадгүй гэж манай Гонжо бодно. Тэгсэн цамхгуудынх нь 2 цамхаг нь эерэг санал өгөөд. Нөгөө 2 цамхаг нь болохоор сөрөг санал өгөөд. Нэг цамхаг нь болохоор санал өгөхөөс татгалцсан байдаг. Тэгээ ингэснээр болохоор саналууд нь хайнцанд буюу тэнцэж байгаа юм. Гэхдээ нэг цамхаг нь бүр огт санал өгөөгүй. Тэр нь мэдээж нэгдэх цамхаг нь одоо 6 цамхаг байгаа гэсэн шүү дээ, тий. Тэгээ 6 дахь цамхаг нь ер нь санал өгөөгүй. Гонжо шууд л тэр 6 цамхагтай хандаад хамгийн сүүлийн цамхагт болохоор таныг би эрэг санал өгөөсөө гэж бодож байна. Учир нь яагаад вэ гэвэл та нарын яг юунд санаа зовоод байгааг би маш сайн ойлгож байна. Зүгээр л намайг цамхагч вэ, ТБДч вэ. Бүх чадруудыг нь хулгайлаад намайг тийм харгас үйлдэл хийн гэж бодоод байх шиг байна. Ихтэй би тийм зүйл ерөөсөө хийхгүй. Цаашдаа ч гэсэн тийм зүйл хийхгүй байх болно гэсэн чинь 6 дахь цамхаг нь болохоор муу шүү. Ихтэй энэ үгс өөрчлөгдсөн байна. Үглийн хаан минь. Тархиараа биш сэтгэлээрээ яар. Гонжо хальт жуумалцснаа. Чөтгөрийн хаан бол миний олз. Тийм болохоор та нар олзоос минь савраа татал. Ингэсэн чинь нэгдэх баг нь шууд л эрэг санал өгчдөг. Бүр нэг солиотуудыг яг юунд нь татагдсан юм бол тийм шудраг зам маань мэдгүй доо эмхтэй замаг байсан юм гэж заадлаа. За ийхүү Гонжо ТБДч вэ, цамхагч вэ хамааралгүйгээр Google дуудлал гэдэг чадвараараа бүхий л амьд биед дээр одоо ашиглах боломжтой болж байгаа юм аа. Тэгсэн гинтэл эргэн тойрных нь юм цагаанаар бүрхэгдэж байснаа. Эргээд нөгөө улаанаа болон чөтгөрийн хаантай байсан үедээ хүрээд ирдэг. Тэгсэн энэ үед нь угаасны бүр ерөөсөө цаг хугацаа өнгөрөөгүй. Нүдэ навчих зууртал Гонжо аль хэдийн 6 цамхгуудтай уулзсан болж таардаг. Гонжо болохоор улаанаад яг юу болсон шалтгаанаа бүгдийг нь хэлсэн чинь улаанаа хүртэл яг энэ болсон үйл явдлыг нь ерөөсөө мэдэхгүй шаарддаг. Тэгээ улаанаа чинь өмнөх ертөнцийн нэг 99-р давхар хүртлээ цэвэрлээд үдцсэн домог хүн штэ тийм домог. Гонжо утгатай. За. Би тэргүй энэ бүх асуултыг 100 дугаар давхар дээр очиод мэдэх учраас одоо хийж байгаа зүйлдээ л анхаарай гэснээр шууд л эстрийг алчдаг. Алсныхан дараа эргүүж нөгөө гөө дуудах гэдэг чадраар амьлуулснаа. Яг үнэндээ наад нэр чинь чам зовихгүй. Тиймээс одооноос нэрээ соль гиснээ. Эстер гэдэг нэрийг нь солонгуудаа Прета гэдэг нэртэй болгочдаг. Прета шүү заяа. Намайг цаашдаа эзнээ химэн зөвшөөрч үлдсэн насаараа надад зүтгэж амьдр. Ойлголоо. Таны үг бол хууль гиснээ. Энийг нь зөвшөөрч байгаа харагданаа. Яа ёсл Гонжо ингэж бүр амар чадвартай болчихж байгаа. Одоо угсаа та хэдий яг юу бодож байгааг би мэдж байгаа хгүй. Бүгд л соолол эвлэгтэй адилхан чадвартай болчлоо л гэж. Гэтэ яг Гонжо хүртэл одоо яг энэ нөхцөл дээр бүр амар чадвартай болцоо. Одоо амьд ч вэ, үгүй амьд биш ч вэ, ер нь хамаагүй зүгээр л алаал эргүүлж амьлуулаад өөрийнхөө туслах болгочдөг. Улаана үнийг нь харж хаад. Уг нь би наад Фретаг чинь чиний өмнө яг юу юугүй ингэж бөхөйн гэж бодоог юмсан. Гэтэл яагаад ингэ бөгөж байгаа юм бэ гэсэн чинь Гонжо болохоор Фрета шалтгааныг нь мэдж байгаа. Удахгүй чи ч гэсэн мэдэх болно гэснээ. Өмнөх нөгөө Фретагийн тосхныг шатаадаг цаг хугацаа руу Фретаг аваад ирнэ. Гэтэ арай шатааж эхлээгүй байх үед нь. Фрета шууд л эзэнтэй минь битгий ингэж намайг хорлооч дээ. Би яах нь хамаагүй. Тиймээс миний хүүхдүүдийг авраач гуйж байна. Намайг хариуд нь яасан ч болно гэж байн гуйдаг. Гонжо үнийг нь харснаа. Ойлголоо. Яах энэ удаа би чамайг өрчөе. Би чин албатуудынхаа угаасаа хамгаалах үүрэгтэй үсттэй. Гэвч нөгөө дайрчсэн сэргүүдийн нөөдөөс Гонжо ганцаархнаа зогсно. Тэгсэн урд нь байсан генерал чинь чи яаж эзэн хааны тушаалыг зөрчиж чадж байна? Чи эзэн хааны тушаалыг эсэргүүцэх гэж оролдож байна гэсэн чинь Гонжо тэр чин бол надад пад байхгүй. Нэрээ лаага иднүү, луунгаа иднүү надад ямар ч хамаа авахгүй гэсэн чинь би чиний яг юу яриад байгааг ерөөсөө ойлгосонгүй. Чи яаж юм өгөөгүй үг хэлж чадж байна? Энд амьдардаг шулам чамааг явуулаа юу гэсэн чинь Гонжо өвөөгүй гинэ. Аль хэдийн сонгогдсон хаан ширээний ханхууг унгаж 3 дугаар ханхууг хаан ширээн суулгахыг хүсдэг хүн ийм зүйл хэллээ гэж юу? Гонжо дотроо одохдоо би генералын зовлонг үзээд энийг олж мэдсэн. Ихтэй тэр энийг сайн мэдгүй.
Энэ генерал болохоор хидчүүлээ нөгөө нэг тэддгээр за мэдгүй ямар тач нэг давхар дээр байсан нөгөө генерал байгаас та санджаалаа баг. Тэгээ гонжо өргөсвөдөд өөрийнхөө өмнө нь амьдарч байсан бүхий л амьдралыг нөгөөтгөнд чинь хэлнэ. Чи зүгээр л заахсны тор барьж амьдарч байсан биз дээ. Яах вэ? Энэ бол эзэн хааны ачаал та. Түүний ачраар л генерал ус. Гэхдээ чи өөрийнхөө амьдралаар амьдар. Тэгсэн нөгөөд чи бүр айхтар уурлаад чи яаж ичихгүйгээр надад ийм үг хэлж чадж байна гэсэн чинь гонжо өдөөсөн. Нөгөө юу илээ нэг хиддвэр давхраас явдаг үлээ ямар тааш нөгөө айхтар гэрэл сасруудыг сэлмээ гаргаж ирсэн ээ. Би бол агуу удирдагч Липита айгмын илгээсэн гэлч та нарын өмнө зогсож байна. Би та нарын бүхий л амьдралыг мэднэ. Бас чамайг эзэнт гүрэнд үнэнч болохоор 3 дугаар ханхуугийн талд зогсож байсныг би сайн мэд. Нөгөө генерал чинь бол хөөрхөн амт өмдөндөө дусаах шахаад би яах мэдэх вүлээ. Миний үнэнч байдлыг шалгах гэж л. Гэтэл би яаруу зангаа дарж чадалгүй. Муухай зүйл хийл. Би яаж нүглээ айманчлах вэ? Намжлах гинэ. Олдоо болтол мориноосоо надад ийм зүйл хийсээр байх. Гэтэл нөгөө генерал чинь буугаад дор үрсад чинь үүсгэгчийн элчэд явсалж байна. Улааны хажууд нь ирснэ. Би чамайг утахгүй юм ярихтаа сайн гэж бодож байтал бүл төсрөхтэй хүртэл авьяастай юм гэж. Яах? Би чамд нэг зөвлөгөө өгье. Дан ганц худлаа бүлтрэх чадвар бол чухал байдаг юм биш. Итгэл. Өөртөө итгэх. Энэ бол хамгийн чухал зүйл. Вэх худлаа ярьж байгаа юм бол нэрээ өөртөө итгэхтлээ нэрээ худлаа яраа л гэж одоо зөвлөгөө өгöd байгаа. Улаана. Энэ удаагийн парт маань дуусаж байна. Тэгээд дараагийн партыг хурдан үзхийг хүсвэл лайк болон subscribe дараад хүлээгээд комментэн дээр сансан сэтгэгдэл хэрэг хүлээж байгаа гэдгийг маш сайн илэрхийлэх юм бол дараагийн парт маань нэг хөдөлгөөр ороод явах болно. Тэгэхээр дараагийн бичлэг уулзлаа. Өнөөдөр тийм миний амьдардаг хот хөгжил дэвшилт юу яг хийсэн баг